Монгол Улсын ерөнхий сайд энэ хүрэлцэн улсын хурлын ерөнхий мөчөдөө ерөнхий мөндөд үеийн эрдэмтэн багшлаа ажилтан ажилчид төгсөгчид оюутнуудаа гадаадын зочид төлөөлөгчдөө Монголын өвгөн их сургууль мөс байгуулагдаж үндэсний дэд тусгалтаа мэргэжилтэн бэлтгэж ирсний 75 жилийн он байрны мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Биеийн хүндэтгэлийн хурлын бэлтгэлийг 3 үндсэн хэсэг багтаан та бүхэнд төлөвлөе гэж бодож байна. Нэгдүгээр Монгол Улсын их сургуулийн өнгөрсөн түүхийн үе буюу дүгнэлтийн талаар. Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ой бол Монгол улсад дэд тусгалтаа мэргэжилтэн бэлтгэж ирсний ой, манай оронд дэд тусгалтын тогтолцоо үүсэхгүй болсны ой билээ. Тэгвэл дэлхийн 2-р дайны хүнд үе 1942 онд Монгол Улсын их сургууль нь анхаарах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет, математик, физик, геологи, ерөнхий, органик, мал эндик, анатом гэсэн 7 төгсөлтөй байгуулагдаж анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. 1944 онд Монгол Улсын их сургуулийн дэд аспирантур байгуулан 1947 оноос элсэлт авч 50 оны ихээр анхны эрдэмтэд төрөн гарсан юм. Монгол Улсын их сургуулийн аспирантурыг төгссөн анхны үндэсний эрдэмтэд их орондоо шинжлэх ухааны олон салбарын судалгааг эхлүүлсэн түүхтэй байлаа. Монгол Улсын их сургуулийг үүсгэн байгуулах, санаачлах асуудлыг гадны зохион байгуулсан Монгол Улсын маршал Ордоничо болсон Юмжаагийн Зэдэнбаг над болон Оросын ард түмэн эрдэмтэн судлаачлал нийт их сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн мэргэд оюутнуудын өмнөөс талархал бишүүлж байна. Дараагийн онцлогчдод хэд бичгийн факультет, нийгмийн ухааны факультет, хим биологийн факультет, орос хэл, газар зүй, англи хэл, инженерийн салбарууд байгуулагдсан төлөвлөгөөг улс орон чухал шаардлагатай олон мэргэжлээр нэгтгэж болсон юм а. Түүнчлэн барилга, геологи, инженер, цахилгаан, дулааны инженер, хууль эрх зүй, сэтгүүл зүй, нягтлан бодох, цагуур, гидроинженер, философийн салбаруудыг хийж дэд тусгалтаа үндэсний хэмжээний мэргэжилтэн бэлтгэх болсон юм. 1957 онд 15 жилийн хойно Монгол Улсын их сургуулийг дэд тусгалтаа мэргэжилтэн бэлтгэн төгсгөж улс орны өмчөд үлэм шуурмэр улсын үнэлж хамтын хурлын төлөвлөгчдийн зардлаар төрийн дэд хөдөлмөрийн байрны улаан төвийн одон бол шагналснаас хойш идэвхтэй 160 өнгөрсөн байна. Өнөөдөр бид бүхэн төрөндөө шагнал Сүхбаатарын одон хандж авсандаа баяртай байна. Монгол Улсын их сургуулийн төгсгөөс Улсын Баатар 2, Хөдөлмөрийн Баатар 9, төрийн шагналтын 88, Амтын цолтон 27, Гавьяа цолтон 385, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн 52 төрөн гарснаас гадна олон зуун алдар гавьяатан доктор профессор төрөн гарсан бөгөөд бидний улс орныхоо хөгжил дэвшилж оруулсан хувь нэмэр олонх амжилтаар манай мөс төдийгүй Монголын ард түмэн багтдаг билээ. Монгол Улсын их сургуулиас төрөн гарсан нийт алдар гавьяатнуудаа энэ баярын өдөр чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэдчиж байна. Манай мөс 1960-аад оноос хойш 5 жилийн сургалтаа болж мэргэжлийн өндөр түвшний хичээлүүд орох болсон сургалтын чанар агуулгад ихээхэн акс хичээл гарсан юм. 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдахад Монгол Улсын их сургуулийн олон шилдэг судлаач багш нар түүнд шилжин ажиллаж тус байгууллагыг өсөн бэлтгэж томоохон хувь нэмэр оруулсныг энэ баярын өдөр онцлон тэмдэглэж байна. 1994 онд анхны төгсөлтөө хийснээс хойш Монгол Улсын их сургууль дангаараа 71 удаагийн төгсөлтөөр 81 орчим дэд тусгалтаа мэргэжилтэн бэлтгэж бакалавр, магистр, докторийн сургалт явуулдаг Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны төлөвлөгч холбоо болон бэлтгэж чадлаа. Мөн
улс орны хөгжлийн тулгуур мэдлийн цөм болсон үндэсний тэргүүлэх судалгааны их сургууль байж нийгэм эдийн засгийн эрүүл шаардлагад нийцсэн олон улсын түвшний судалгаа явуулан Монгол улсын хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах үүргээ нэг дүнтэй биелүүлсэн ирснийг онцгой тэмдэглэж байна. Монгол улсын их сургуулийн 75 жилийн түүхэн замуудыг товчдгүй нэгдүгээр мөрсөн их орондоо дээд улсралтай мөрсөлтөд бэлтгэх эдгээр их хурхаа байх үүргээ нэг дүнтэй биелүүлсэн хэлжээ. Өөрөөр тусгаарласан бие даасан сургуулиудынхаа төгсөгчдийн орцуулбал 200,000 гаруй дээд боловсролтой мэргэжлийн улс орондоо бэлтгэн гаргасан байна. Хоёрдугаар Монгол улсын их сургуулийг Монголын дээд боловсролын үндэс суурийг тавьсан ууган сургууль төдийгүй улс орондоо дээд боловсролын бүхэл бүтэн тогтолцоо төлөвшүүлэн хөгжүүлэхэд жинтэй хоног оруулсан байна. Мөрсөн түүхэндээ хөгжлийн явцад Монгол улсын боловсролын их сургууль 1957 он, хөдөө аж ахуйн их сургууль 1958 он, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 1961 он, шинжлэх ухааны технологийн их сургууль 1982 он, Хүмүүнлэгийн ухааны их сургууль 1982 он, Ховд их сургууль 2004 онд гэсэн нийт 6 сургуулийг төрүүлэн гаргасан байна. Гуравдугаар мөрсөн байгаль нийгмийн хүмүүнлэгийн ухааны ихэнх салбар, ангаах ухаан, хөдөө аж ахуй, техник технологи, инженерийн зэрэг шинжлэх ухааны олон салбараар судалгаа шинжилгээний ажлыг Монголд анхлан эхлүүлж шинжлэх ухааны сэтгэлгээр их орондоо үүсгэн төлөвшүүлсэн тэргүүлэгч гол төв болж өсөж ирсэн байна. Манай улсын эрдэмтдийн ихэнх нь манай мөрсийн төгсөгчд болохыг тэмдэглэхэд таатай байна. Дөрөвдүгээр хүн төрөлхтний бүтээсэн мэдлийн их хувийг их орондоо түгээн дэлгэрүүлж улс орны оюун ухааны цөм байж Монгол хүнийг хөгжүүлэх, орчин цагийн соёлыг нийгэм төлөвшүүлэхэд мөс томоохон өндөр гүйцэтгэл ирснийг тэмдэглэж байна. Тавдугаар хамт хүмүүнийхээ бүтээсэн түүх, хэл соёл, эрдэм ухааны өв уламжлалыг хөгжүүлэн замжуулах, дэлхийд дахин түгээн дэлгэрүүлж сонслоход мөс зэнтэй хоног нэмэр оруулсан байна. Эдгээр Монгол улсын их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг нь Монгол судлал өгөөд Монгол судлалын дэлхийн гол төв болж байна. Зургугаар Монгол улсын их сургууль нийгмийг ардчлах, нийгмийн тогтолцооны сургалтыг засаж жадруулах, тэргүүний дэвшил үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн сэтгэлгээний чүн байх үнгээ нэг төвдөө биелүүлсэн хэлжээ. Мөсийн багш оюутнууд 1990-ад оны ардчилсан хөгжлийг мандатан оролцсон түүхтэй. Ийхүү мөсийн профессор багш оюутнууд Монгол улсын хөгжлийн үе шат бүхэнд нийгмийг өөрчлөн шинжлэх үйл хэргийг мандаж, нийгмийг ардчлах үйлсэл үнэтэй нэмэр оруулсаар байсныг өнгөрсөн түүх гэрчилж байна. Та бүхэнд баяр хүргэж байна. За хоёрдугаар Монгол улсын их сургуулийн өнөөгийн хөгжлийн шиг хандлагатай гэдэг зүйл хэлье. Эрхэм нөхдөд өнөөгийн улам бүр даяарчлагдж байгаа хөгжлийн шиг хандлага нь бидний дэлхийн ертөнцийн хөгжилтөд хөл нийлүүлэн алхахыг шаардж байна. Даяарчлал хэдийгээр бидэнд улам их боломж өгч байгаа боловч тэр хэвээр биднээс улам болгоомжтой, улам хариуцлагатай, улам ухаалаг байхыг шаардж байна. Даяарчлалын нөхцөл Монголын дээд боловсрол урт хугацааны алсын хараатай олон улсын чиг хандлагад нийцсэн үндэсний соёл уламжлалыг хадгалсан тогтмолтой бодлоготой хэрэгжих арга зам нь тодорхой байх шаардлагатай. Их сургуулийн дээд боловсролтой мэргэжлийн бэлтгэх үүрэгтэй төдийгүй оюун санааны төв байж нийгмийг соён гэгэрүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, инновац болгох үүрэгтэй. Нийгэм улс төр эдийн засаг соёл шинжлэх ухааны залуу үе, ирээдүйн лидерүүд улс орны хөгжлийн түүхчээ болсон мандатчлалыг бэлтгэх нь их сургуулийн үүрэг болж байгаамаа. Орчин үед их сургуулийн нийгэм гүйцэтгэх үүрэг улам бүр өсөж байна. Их сургуулиуд эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгааны ажлыг дэмжих, шинэ технологи, инновацийг түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэг зүйрлсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Хаан шинэ технологи, инновац нэгдэж байна тийм хөгжил дэвшил эрчимтэй явагдаж, хаан шилдэг их сургуулиуд тэр улс өнөөгийн дэлхийн хөгжлийн шиг хандлагыг тодорхойлдог болсон байна. Тэгвэл Монгол улсын их сургууль нь Монгол улсын хувьд онцгой үүрэгтэй байгууллага. Монгол улсад байгаль нийгэм хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамж
сургалт судалгаа хийх сонин ганц байгууллага нь манай МмүүС юм. МмүүС нь мэдлэг бүтээдэг, мэдлэг түгээдэг, мэдлэгийн эренг тогтоох өмгийг Монголд гүйцэтгэж байна. МмүүС Монголын нийгмийн хөгжлийн түүчээ болж үндэсний хэмжээнд тэргүүлэх мандалагч их сургууль болохын тулд ажиллаж байна. Байгалийн маягийн экспортолж, түүнд зөвлөж хөгжсөн улс орнууд хөгжлийн тодорхой түвшин буюу дунд зэргийн хөгжилтэй улсын түвшинд хүрээд хөгжил нь удаашрч гацх үзэгдэл түгээмэл байдаг. Эдгээр орнуудаас хэн их сургуулиудаар хөгжүүлж шинэ мэдлэг өндөр технологи инновац хөгжүүлж чадсан нь өндөр хөгжилтэй улс орны түвшинд хүрэх юмтай. Харин шинэ мэдлэг өндөр технологи инновацаар хөгжүүлж чадаагүй улс орнууд хөгжиж буй орн гэсэн нэртэйгээр үлдэж чаддаг гашуун сургамж бидэнд бий. Хөгжлийн энэ сөрөг хандлага Монгол улсыг тоохгүй байхын аргагүй эсдэлт оруулж байна. Өнөөдөр Монгол орны хөгжлийн хүчин мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Боловсролыг мөнгө олох хэрэгсэл талбар гэж үсгээсээ илүү мэдлэгийг түгээдэг, мэдлэгийг мөнгө болгодог үйлдвэрлэгч талбар гэж үзвэл зохих юм аа. Монгол улс ирээдүйд хөгжөлтэй улс болохын үед шинэ мэдлэг технологи, инновацаа хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү түүхэн үүрэг нь Монголын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудад норогдож байна. Монгол улсын төрөөс улс төрийн талаар үзэл баримтад 24 онд Монгол улсын 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийг нэмэх зорилт төвшүүлсэн. Төрөөс төвшүүлж энэ зорилтны өмнө манай МмүүС шууд амарна. Энэхүү зорилт нь биднээс ихээхэн хичээж өгөх шинэ менежмент, зохион байгуулалт, нөр их хөтөлбөр идэв санаачлалыг шаардлагын тодорхой бөгөөд хамгийн гол нь олон улс бүс нутгийн түвшинд өрсөлдөх шалгуураас сайжруулахыг биднээс шаардж байна. Бид дэлхийн түвшинд хүрэх Азийн шилдэг их сургуулийн нэг болыг гэвэл өөрсдийн өрсөлдөх шалгууraa нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаамаа. 1990 оноос хойш дээд улс орны шинжилгээний план засгийн газар болон засгийн газар бүхэн яаж анхаарч ирсэн. Гэвч өнгөрсөн 27 онд дээд улс орны системийн шинжилгээд нэгдсэн цогцлолох өвчнөд хөгжил дутагдж ирснийг хэлэх зүйтэй. Дэлхийн шилдэг их сургуулиуд мэдлэг түгээж шинэ мэдлэг бий болохоос гадна нийгмийн баялагийг бүтээж хөгжилд хувь нэмэр оруулах гол төлөвчөө болж байна. Монголын их сургуулиуд энэ төвшөнд ойртох сургалт голсон их сургуулиас судалгааны их сургууль болох оюутан төвтэй их сургууль болох зорилттой ажиллаж байгаа. МмүүС өнөөдөр дэлхийн 30 орчим орны 280 гаруй ихтэй сургуулиудтай харилцаатай байна. Цаашид судалгаа эрдэмтдээ багш оюутан солилцоо бүтээл хамтлагсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад харилцааг шинжилж чиглүүлэх болно. Өнөөдөр МмүүС шинжилээд үе шаттай явагдаж байна. Өмнө нь 14 сургууль 86 төвтэй байсныг 2013 онд шинжлэх ухааны сургууль, хууль зүйн сургууль, бизнес, хэрэглээ шинжлэх ухааны инженерийн сургууль, олон улсын харилцааны нийтийн удирдах сургууль гэсэн 5 бүрэлдэхүүн сургууль, завхан эрдэнэт гэсэн 2 салбар сургууль, 44 тэнхим болгон нэгтгэж бүтсэн үйлчлэгдсэн. Манай багш нар мэдж байгаа. Одоо ЮНЕСКОгийн шинэ ангилалд тулгуурлан зарим зохистой үйлчлэгийг бид хүн төлөвлөж байна. Монгол улсын их сургууль хэрэгжиж байгаа үйлчлэлийн нэг гол зорилго нь олон улсын төвшөнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал гэдгийг би өмнө хэлсэн. Бид олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд эрдмийн хөгжлийг дээдэлж хамгийн шилдэг профессор багш оюутан суралцагчтай байж сургууль судалгааны хамгийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. МмүүС хичээл хөтөлбөр сонголтын өргөн боломжийг оюутнуудад олгож сонголтоос өрсөлдөөнөөс шигшилтэй чанарыг сайжруулдаг дэлхийн шилдэг их сургуулиудын өрсөлдөөний системийг нэвтрэж эхлэв. Сургалтын энэ тогтолцоо өөрийн хөрсөнд үндэсний онцлог, үнэт зүйл, уламжлалтай зөв нутаг сурснаар хамгийн шилдэг эрдэмтэн багшийн төлөө, хамгийн шилдэг оюутнуудын төлөө, хамгийн таатай орчны төлөө өрсөлддөг тогтолцоо бий болж МмүүС-ийн чанарын төлөө байнга өөрийгөө хөгжүүлж байдаг интенсив дотоод системтэй болох юм. Одоо МмүүС байгаа тогтолцооны хаана ямар сургууль дутагдал байгааг засаж сайжруулах, зарим зүйлийг шинээр нутагшуулах зайлшгүй шаардлага бид тулгамж байна. Өөрөөр хэлбэл МмүүС хөгжлийнхөө бас нэгэн шинэ үе сэлгэн мандаж өөдгөн дэвшгийн босгон дээр 75 жилтэйгээ жолоож байгааг онсон тэмдэглэхийг хүсэж байна. МмүүС-ийн хамт олон 75 жилтэй байгаа олон сайхан амьсгалаар өгтөж байна. Мазаалаа хиймэл дагуулыг хөргөж Монгол улсынхаа дэлхийн 51 бие даасан хиймэл дагуултай орн болгож бид хүн чадлаа.
цахим номын сангаа барьж дуусган бүрэн хүчин чадлыг ашиглалтанд оруулж өчтөр нээлттэй хийлээ. Оюутнууд маань олон сайхан бүтээлч ажил үйлсийг ойгоо бүтэж өрнүүллээ. Хүчин зүтгэсэн бүх хүмүүс Монгол Улсын их сургуулийн захиргаа төлөөлөл мэдээлэх зөвлөлийн өмнөөс та бүхэнд баяр хүргэж байна. Цаашид хүмүүсийн бүтцийг өмчлөө болгох чиглэлд үе шаттай хэмжээг багшлар, тэнхмүүд, бүрэлдэхүүн сургуулиуд, эдийн зөвлөлийн хувьд хүрээд өргөн хэлэлцүүлэх зохион байгуулалт 2018 оноос оновчтойгоор хэрэгжүүлэх болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын их сургууль хэрэгжүүлсэн өөрчлөлтийн олонтой сайн талыг улам баталжуулна. Аливаа гажуудыг засан, улам боловсронгуй улам төвлөрүүлэх талаар санаач хийх ажил их байна багшлаа. Ойрын үед Монгол Улсын их сургуулийн төсөв санхүүгийн нэгдсэн боловсронгуй систем бүрдүүлэх, эдийн шинжилгээний оюун хатан өрсөлдөөнд бүтэц буй болгож багш нарыг ажил авах, зэрэглэл дэвшүүлэх, эднийг өргөжлөө хөгжүүлэхийн тулд шалгуур систем нэвтрүүлэх зэрэг уялдаа холбоотой өөрчлөлтүүдийг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр зөвхөн мэдлэг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргах нийгмийн хөгжлийн шаардлагыг хангахгүй хүрээд байна. Мэдлэгээ хэрэглэж, хувиргаж, цаашаа нэмэн өндөг шингээсэн бараа үйлчлэгээ болгох чадлыг өвдөг ширхгийг бэлтгэхийг хөгжлийн чиг хандлага биднээс шаардж байна. Үүнд хүрэхэд тулд хөтөлбөрүүдийг шинжлэх шаардлагатай болжээ. Зөвхөн онлайн мэдлэг давмгаалсан хөтөлбөрөөс илүү практик чадвар эзэмшсэн хүний бэлтгэн гаргах тухай ингэж байна. Тэгэхээр хөтөлбөрийн гол агуулга түүнийг хэрэгжүүлэх арга зүй, зохион байгуулалтын хувьд шинжилгээ хийх зайлшгүй шаардлага гарч байна. Хөтөлбөрүүдийг олон улсын маргаан эзэмшлийг үе шатаагаар шилжүүлэх ажлыг бид бүхэн эзэмшүүлнэ. Өнөөдөр мэдлэгийг бүтээх үйл явцад шинжлэх ухааны тодорхой нэг салбар нэг чиглэлээр дагнаж эзэмших бэрхшээл шинэ мэдлэг бүтээх боломж улам бүр хязгаарлагдаж шинжлэх ухааны олон салбарын хамарсан шинэ бүтээл, шинэ мэдлэг бүтээдэг цаг үе ирээд байна. Их сургуулиуд бүтээгдэж байгаа шинэ мэдлэг технологи инновацийг бизнесийн ертөнц рүү хөнгөн дамжуулахад улс орнууд ихээхэн анхаарал тавьж гарааны компаниудыг олноор байгуулж байна. Их сургуулиуд, төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг шин сахин гаргах шаардлага тулгарч байна. Их сургуулийн хөгжин дэвших, эрх зүйн орчинг тогтоож, эдийн засгийн эрхчлөлөөр их сургуулиудад тавьж өгөхөд төрийн зүгээс онцгой анхаарч өгөхийг хүсэж байна. Гуравдугаар, эрхлэлийнхаа гуравдугаар хэсгээр цаашид хүмүүсийн ирээдүйд хэдийн төлөвлөлтөөр цөөхөн үзүүлье. Эрхэм өдөртөн багш нарын хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөө бидний ирээдүйд цаашдын ансаа харуул Азийн шилдэг 100 сургуулийн түвшин хүргэхийн тулд мөрс өсөлтөх шалгуур нэмэгдүүлж хамгийн шилдэг эрдэмтдийг багшлуулах, хамгийн шилдэг оюутантай байх, хамгийн шилдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгийн шилдэг сургууль судалгааны онцон таатай орчныг хөгжүүлэх, хамгийн шилдэг менежмент удирдлага төлөвлөлт санхүүгийн системийг нэвтрүүлэх, эцэст нь хамгийн шилдэг төгсөгчдийг төрүүлэх явдал гэж бид хүмүүжж байна. Цаашид бид мөсийн өмнө тавьж байгаа зорилтыг багслан авч үзвэл нэгдүгээр сургууль оюутны үйл ажиллагааны хүрээнд профессор, судлаач профессорын амтаар ялгамтаа тогтоох, ажлыг нь үндэх, тогтцоор нэвтрүүлэх, багшийн мэргэжил болон ур чадварыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын шилдэг зочин багш нарыг болж мөст ажиллуулах замаар шилдэг багш нарыг бөмбөлж эдийн зэрэгтэй багш нарын нийт хувийг 70-аас доошгүй тавих болно. Амжилтанд суурилсан тэтгэлгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, олон улс үндэсний олимпиад оролдоонд амжилт гаргасан шилдэг хэсэгчлийг татах, лицей болон төрөлсөн сургуулиудаа хамтарсан багц цаг тооцох хөтөлбөр, агшин төвчний оюутнуудад зориулсан сургалтын болон судалгааны ассистент шийдэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар шилдэг оюутнуудыг сургах, агшин төвчний оюутны тоо нийт оюутны 30% хүрэх болно. Чөлөөт мэдлэг буюу дипломаар боломжтой суурилсан мөсийн ерөнхий суурь боловсролыг дэлхийн тэргүүлэх их сургуулийн төвшөнд хүргэж чанарж болох, үндэсний болон олон улсын төвшөнд магадлан идэвхжүүлэх хөтөлбөрийг нэмэгдүүлэх, шилдэг оюутнуудад зориулсан тусгай, хос, хавсрах, хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар оюутанд өргөн сонголт бий болгосон шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэх улмаар бүх хөтөлбөрийг 100% үндэсний хэмжээнд магадлан идэвхжүүлэх улмаар 50-аас доошгүй хувийг олон улсад
магадлан идэвхжүүлэх ажлыг хийнэ. Хоёрдугаар нь эрдэм шинжилгээ гадаад харилцааны хүрээнд мөсийг тогтвортой хөгжлийн үзэл баримт төрхийн академик мэдлэгийг нийгмийн эдийн засгийн хэрэглэлтэд оруулдаг, хөгжил дэвшил төр нэмрээ оруулдаг, судалгааны их сургууль болгон өөрсдийн тул судалгаа шинжилгээний бодлого зах зээлийн суур зарчим хийсүүлэн өөрчилж, өрсөлдөөн зөвлөсөн эдийн засгийн хувьд үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэх, их сургуулийн судалгааны үнд төв нийгмийн эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй оюуны болон бие засгийн бүтээгдэхүүн бий болгохын тулд антрепренершипийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж, нээлттэй судалгааны өндөр түвшний бид бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтоолжуулна. Мөс нь Монгол улсын боловсрол шинжилгээ ухааны тэргуут хөгжөлтэй байгууллагын хувьд нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах захиалгат төслийн чиглэлийг тодорхойлж, санхүүжүүлэх арга замыг шалтгаантай хэрэгжүүлж, гадаад харилцааг харилцан үр ашигтай хөгжүүлэх, стратегийн бүтээл шамтны ажлыг өргөжүүлэх, судалгааны баазаа бэхжүүлэх, боловсон хүчнээ бэлтгэх, судлаач багш удирдлагын хүний нөөц, гадаадын оюутнуудыг татах, мөн мөсийн бүс нутгийн үнэг оруулцааг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч өргөжүүлнэ. Гуравдугаар, удирдлагын хүний нөөц менежментийн хүрээнд аливаа байгууллага стратеги зорилтуудаа биелүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь хүний нөөц байдаг. Академик байгууллагын хувьд тусмаа багш хэлтэмжлэлийн хувь нэмэр хамгийн чухал юм. Тиймээс 2017-аас 18 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарласан бөгөөд энэ хүрээнд дараах ажлуудыг хийж эхэлж байна. Мөсийн 24 он хүртэх стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш ажлын хөгжлийг дэмжих, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ. Хүний нөөцийн бодлогод нийцсэн хөтөлбөрийн зах зээл өсөлтгөөс багш ажилтны цалин урамшуулах, хангамжийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх стратеги зорилтын хүрээнд хүний нөөцийн програм нэвтрүүлж, багш профессортой холбоотой мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, ажилд авах, дэвшүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах зэрэгтэй холбоотой асуудлыг реал тайм мэдээлэлээр үндэслэн шийдвэрлэдэг болох багш ажилтнуудын цалин нийгмийн асуудлыг шийдэх боломжуудыг судлан үе шаттай хэрэгжүүлнэ. Мөсийн бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн болон элбэтийн хуваарийг оновчтой болгох стратеги зорилтын хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг шинжилэн боловсруулна. Мөсийн дүрм захиргааны бүтэц шинжилгээнтэй холбогдуулан дотооддоо мөнгөлдөг болгодог журмууд, тэр дундаа багш, профессортой холбоотой журмуудыг шинжилэн сайжруулна. Байгууллагын үйл ажиллагааны удирдлагын орчин үеийн стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд ISO 9000 олон улсын стандартыг Монголын ихтэй сургуулиудаас мөс анх удаа нэвтрүүлж, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлнэ. Төр хувийн хэмжээ, аж үйлдвэр, их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх стратеги зорилтын хүрээнд засгийн газар, яам агентлаг, нийслэл, аймаг, орон нутгийн бүтэц, үндэсний шилдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт судалгааг мөн хөгжүүлнэ. Мөсийн нэр хүн, эрх ашигыг хамгаалах, нийгэмдэх эерэг чиг хандлагыг хүчирхэгжүүлэн өсгөх стратеги зорилтын хүрээнд мэдээлэл олон нийтэд харилцах сургуулиудаар өөрсдийн ололт амжилт сонцлох, нийгэм тогтсон зарим сөрөг ойлголтыг засаж, задруулан эерэг сэтгэлд төрүүлж нийгэм шаардлагатай мэдлэг мэдээллийг эрчимтэй түгээж ажиллана. Мөсийн соёл уламжлалыг сэргээн бэхжүүлэх, төгсөлтийн холбоог идэвхжүүлэн, түншлэлийн зарчмаар тогтвортой ажиллаж хамтарсан хөтөлбөр боловсруулах, суралцагчийг дадлага гаргах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд түлхүү хамтран ажиллах болно. Гүрдүүлэлт, төлөвлөлт санхүү, сургалт судалгааны орчин төслийн талаар мөсийн төсвийн санхүүжилтийн олон их үүсвэрийг дэмжсэн уян хатан тогтолцоог нэвтрүүлнэ. Тухайлбал нэрмжил, профессоршip, анги техник лабораторийн томтгоомж, ном сургагчид тэтгэлэг зэрэгт дэмжлэг авах, улсын төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувь хүн байгууллага төгсөгчид ангидлагч нарт зориулсан арга хэмжээг тогтмолжуулах, нээлттэй хэлт цахимжуулах, мөсийн эндаумент сан бүрдүүлэх зэргээр урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллана. Мөсийн багш ажилтан судлаач, суралцагчийн тав тухтай суралцах ажил орчин өснөг сайжруулахын тулд мөс кампус төслийг үе шалтгаалаар 2030 он хүртэл хэрэгжүүлж, төслийн хүрээнд мөсийн сургалт судалгааны орчин хүчин чадлыг одоогийн төвчнөөс 2-оос 3 дахин нэмэгдүүлэх болно. Монгол Улсын их сургууль гэсэн брендийг ашиглаж буй хувь хүн, байгууллага, иргэний нийгмийн байгууллага төслүүдийг зэгцэлнэ. Үр ашиг нь Монгол Улсын их сургуультай шингэж
үлддэг болно. Хүмүүс өөрийн эзэмшлийн газраа завшуулдаг биш, үр ашигтай захирам зарцуулдаг болно. Багш ажилтан гадаадын зочин профессоруудад байр орон сууц, залуу багш оюутнуудын хүүхдийн цэцэрлэг байна. Багш ажилтнад, суралцагчдад, оюутан залуустаа зориулсан респонс огцлогоор байгуулах болно. Эрүүл нэгдсэн хоолны үйлчилгээг бид нэг ажиллуулнаа. Монгол Улсын их сургуулиа цахим их сургууль болгож нээлттэй нэгдсэн дарамтаар багцад танаад эзэн төрөө бид байгуулнаа. Эдгээр асуудлыг бид өчигдөр хүний өргөдлийн форум дээр танилцуулсныг та бүхэн манай их сургуулийн вебсайтаас линкээр нь ороод танилцахыг хүсэж байна. Улс орны эдийн засгийн өсөлт хүндхэн хөрөнгө санхүүгийн боломжтой тааруу байгаа энэ цаг үед зөвхөн улсын сургууль, улсын төсөв хараад ган хамтан сууж болохгүй бид ойлгож байгаа. Харин өөрсдөө санаа чилж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, зөв менежмент хийж ажиллах болно. Эрхэм нөхдөд, манай мөс түүхт 75 жилийн ойролцоон дээр хөгжлийн нэгэн томоохон хаалгыг нээн олж байгааг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Бидний өмнө том зорилго алсын хараа байна. Одоо түүнд хүрэх манай хамт олонны сэтгэлийн чин зориг, элч хүч, нэгдсэн зохион байгуулалт, шинэлэг менежмент, удирдлага арга барилыг хөшөөлөвжүүлэх шаардлага бид бүхэнд тулгарч байна. Монгол Улсын их сургуулийн нэр хүнд өрсөлдөх шалгуур дээшлүүлж, уламжлал шинжилгээг зөв хослуулж, нийгмийн хариуцлага дээшлүүлж, улсдаа манлайлах, Аз тэдгээ шилдэг зүйл болохын төлөө багш ажилтан нэг бүр хичээж өгөн гарган сувч хамтан ажилладаг нийт эрдэмтэн профессорууд, багш нар, төгсөгчид, оюутнууд төр хувийн хэмжлийнхэнтэй хамтан үрээлж байна. Эдний хэд цагсаар байна. Хөгжлийн гал болон бадан холтгой анхаарал тавьсан та бүхэн баярлалаа. Өнөөдөр хэрэг баярлалаа.